тэгэхээр өөрөө ингээл бүтээгдэхүүнээ туршаад байдаг гэсэн үг. Тийм байнгын туршин шүү дээ. Ерөөсөө хамгийн хэрэгэлдэг. Одоо байнгын өдөр тутамдаа би Бямныхаа гүн чигшүүлэх комик бол байнгын хэрэгэлдэг. Тэгээд нарны тосоо бас байнга хэрэгэлж байна. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх компани захирал эрэгтэй хүн байхаар зарим хүмүүс ботголох л та. Гэхдээ яг тийм утгаар нь харахгүй байна уу? Өөрөө ажлаа хүлээж авахдаа яг ямар байдалтай байсан бэ? Тгийгээ шууд хүлээж авсан уу? Би ч 25 настайдаа анх энэ компанид орж исэн Mons Group, Mons Cosmetic компани. Тэгээд анх санхүүгийн менежерс ажиллаа эхэлж исэн. Тэгээд тухайн үед чинь тийм гүйцэтгэх захирал гоо сайхан майхны талаар энэ зах зээлд ажиллана гэсэн тийм амбиц сонирхол ер нь бол байгаагүй. Ер нь мэрэгжлийнхаа дагуу ажиллаа явж исэн. Тэгээд яг нэг өдөр л гүйцэтгэх захирал болох тийм шийдвэр манай тузаас гарсан. Тэгээ би 26 настайдаа гүйцэтгэх захирал болж ирсэн. Тэгээд одоо ер нь 11 жил Монстой ажиллаж байгаа. Тэгээд хүмүүс ер нь нөгөө эрэгтэй хүн гоо сайхны компани захирал байхаар ер нь зарим нь жоохон гайхдаг, эмэгтэй хүн байдаг гэж боддог. Гэхдээ яг хав тэгээд яг энэ салбартаа ажиллахлаар ер нь бол нэг эмэгтэй хүнээс дутхааргүй мэдлэгтэй болчихдээ шүү дээ. Ер нь нэг бүтээгдэхүүнүүдийг хараад ер нь амархуу бүтээгдэхүүн байна, хэр үйлчлэгээтэй байна гэл. Тэг ер нь нэлээд дутхгүй шүү эмэгтэй хүнээс бол.